За, би пастор болъё гэж нэг удаа ч бодож байгаагүй. Нэгэн өдөр харсан чинь пастор болсон байсан. Тэгээс ертөнцийн хүмүүстэй уулзаад ярилцахад яг л адилхан тэр хүмүүстэйгээ яг адилхан би бол үйлдэлчил амьдэрсэн хүн. Миний Библийг уншаад миний сэтгэл өөрчлөгдсөн. Би бага байхдаа хулгай их хийдэг байсан. Улаан буудаа ургаж байсан цагт тэгээд улаан буудаа боловсрохороо хатуу болдог. Тэгээ хатуу болсон үед тэр улаан буудаанаас идгээл тэрийг нэг гэж хулгайлж ирж агаад найзуудтайгаа хамт нэг газар нуугдж байгаа л гал асаана. Гал тавиад тэрэн дээр улаан буудаагаа ингээд шарах юм бол шарсны дараа түүний хальсыг ингээд үлээх юм бол хальс нь алга болоод цөмгөн үлддэг. Тэрийг идвэл маш амттай байдаг аа. Одоо хүртэл тэр амт нь санаанд ороод байна гэх. Тэгээд бага насаа ингээд бодож үзэх юм бол хулгай их хийдэг байсан. Харин сүмдэр очоод баян үүрийн залбирал дээр гэм нүглийн маань уучлж өгөөч гэж гуйдаг байсан. Тэгээд үргэлж би гэм нүгэл их хийсэн, худлаа их ярьсан, хулгай их хийсэн учраас тамд орно гэж итгэдэг байсан. Харин тийм байсан миний бие гэнэт юу ч хийгээгүй байхад гэм нүгэлгүй болцсон гэдэг чинь одоо зүгээр бодоод өнгөрөөчих зүйл биш үстэй тийм ээ. За Библийг би нэг тодорхой харж үзсэн чинь гарцаагүй би нүгэлтэй гэмтэй хүн байхад Библи харин намайг зөвхөн болцсон гэдээсэн. За шүүхтэр яг ийм шийдвэр гарсан байсан бол ингэж хэлсэн өмгөөлөгч бол бараг од болно гэжтэй. Гэм нүгэл маш их хийсэн тэр нүгэлтэй хүн түүнийг өмгөөлцсөн хүн нь түүнийг гэм нүгэлгүй болгоод гараад ирчих юм бол маш их тэр өмгөөлөгчийг маш алдартай болно гэж тийм ээ. Яг тэрэн шиг Есүс ч гэсэн би маш их гэм нүгэл хийсэн, би хулгай хийсэн, худлаа ярьсан, тоошгүй олон нүгэл хийсэн байхад чинь тэгсэн мөртлөө Есүс намайг зөвтгсөн гэсэн байна. Загалмайд совлогдож нас барснаар. Тэгээд дараа нь би юу гэж ойлгосон бэ гэвэл би ямар хүн болсон бэ дараа нь гэж авч үзвэл би гэм нүглээсээ болж зовж шаналж байгаа тэдгээр хүмүүсийг авардаг юм сайн мэдээ тараагч болсон байна. Өөрөө гэм нүгэл хийдэг байсан хүн одоо тийм нүгэлтэй хүмүүсийг нүглээс ангижруулдаг ажил хийдэг болсон гэсэн үг. Ямар гоё вэ? 2018 оны шинэ оны мэндчилгээ шинэ он болсон тэр цагт Уганда улсын Мандела гэдэг хотод очсон. Уганда улсын нийслэлд 100 мянган хүн цугласан газарт би очиж үг дамжуулах боломж гарсан. Тэр тутамд би сайн мэдээ дамжуулж өгсөн. Гэм нүгэл хэрхэн цагаатгагдах вэ гэдэг тухай. 100 мянган Уганда улсын иргэд маш их баярлж байсан. Сэтгэлийн боловсрол та бүхэн ч гэсэн сураад үзэх юм бол ийм газар та бүхэн хэлээсээ уншдаг болно. Библийг уншиж үзвэл униглах ёстой хүн баярлдаг. Гарцаагүй гэм нүгэлтэй байсан хүн зөвхт хүн болдог бөгөөд хараагдах ёстой хүн өрөөгддөг байна. Тийм болохоор энэ сэтгэлийн боловсрол гэдэг зүйл үнэхээр сайхан зүйл байдаг. Хаадын дэд номын 5 дугаар бүлэг дээр харвал Арам улсын хаан хүндэтгэл хүлээсэн Нааман Жанжин гэдэг хүн байсан. Нааман Жанжин агуу дайчин байсан боловч уйман өвчтэй байжээ гэж энэ бүлэг эхэлж байгаа. За Арам хааны хүндэтгэл хүлээсэн Нааман Жанжин явсан дайн болгон ялалт байгуулдаг. Тэгээд олон удаа Арам улсыг аварч исэн агуу дайчин байсан боловч харин бүх дайн дээр ялалт байгуулсан боловч ганцхан ялалт байгуулж чадаагүй зүйл нь уйман өвчин байсан.
외모 өвчнөөсөө болж маш их шаналж байсан. Дээрээс нь түүний айлд олзлогдож ирсэн Израилийн нэг шивэгчин байсан. Харин жанжин ч ялал байгуулж чадаагүй оймоо өвчнөөс тэр шивэгчин ялал байгуулах аргыг түүнд зааж өгч байгаа. За энэ Библийн ишлэлээс маш гайхамшигтай зүйл нь юу вэ гэвэл Израильд байсан охин байсан. Энэ шивэгчин болохоор за бүсгүй гэж хэлж болох юм тийм ээ. За бүсгүйчүүдийн дунд бас Солонгос хэлний бүсгүйг агаши гэж хэлдэг. Гаши гэвэл өргөс гэсэн үг. Тийм учраас бүсгүй хүнийг яг л сарнайгаар зүйрлэж болно. Өргөстэй. Ямар ч гэсэн бүсгүй байлаа гэж бод. За энэ бүсгүй яаж хийгээл Арамын дайчны гарт олзлогдоод Арамын Нааман жанжны гэрийн шивэгчин болж орж ирсэн байна. За энэ шивэгчин охин түүний амьдралыг харъя. Ямар өрөвдөлтэй байсан болоо. Олзлогдож ирсэн эр хүнч биш. Жохон охин гэр бүлээсээ хол, анд нөхрөөсөө хол. Харин бас дайсны жанжины гэрийн шивэгчин болсон учраас ертөнцийн хамгийн зовлонтой гэж хэлж болох юм аа. Тэгээд уймаа өвчний тэр идэ, тэр шүүс, уймаа өвчин маш заваа өвчин байхгүй юу? Тэгээд тэр өвчнөөсөө болж хувцас угаахдаа тэрийг угаах ёстой. Тэгээд өөрийнхөө байдлыг бас өөрөө хараад би яаж агаад ийм байдалд хүрчихвэ? Ямар их өрөвдөлтэй юм бэ гэд их уйлдаг байсан байх. Аав ээжтэйгээ уулзч чадахгүй, нутгийнхаа найзуудтайгаа ч уулзч чадахгүй байсан. Тэгээд жоохон төвчвөл гэрлүүгээ явж чадна гэсэн тийм барьцаач байхгүй. Нотлохооч байхгүй байсан. Харин энэ шивэгчний сэтгэлд ер зовлон гэдэг юм байхгүй байсан. Яагаад гэвэл сэтгэлийн боловсролыг маш сайн сурсан байсан байгаа. Та бүхэн ч гэсэн сэтгэлийн боловсролыг сайн сурвал та бүхэн зовлонтой байдалд байсан ч ажиргалтай болгоод өгчнө гэсэн үг. Би тийм зүйлийг маш олон удаа туршиж бие дээрээ туршсан. Би маш олон хүмүүстэй уулзсан. Бас зарим хүн бол үхэж байгаа хүн дээр сэтгэлийн боловсрол сургаснараа үхлээс ангижирч амьд гарсан хүн байгаа. Бас өвчнөөсөө болоод бараг үхэхийн ирмэг дээр байсан хүн амьд гарч ирсэн. Дээрэс нь би өөрөө ходоодны өвчнөөсөө болж үхэх ирмэг дээр байсан үед маш гайхалтайгаар амьд гарсан. Тэгээд зүрх нь өвдөөд 90 он миний зүрх маш их өвчтэй байсан чинь тэр үеч гэсэн гайхамшигтайгаар миний зүрхний өвчин эдгэрсэн. За энэ цонх ямар жижигхэн юм бэ? Цонхоо жоохон өргөжүүлье. Энэ боломжтой юу? Боломжтой тийм ээ. За хаалга жоохон сонин дуграадах юм аа. Хаалга жоохон тослие. Тэгэх боломжтой байстай тийм ээ. Байшныг өргөжүүлье. Эсвэл жижигрүүлье. Тэгж тогтжуулах боломжтой байдаг үстэй. Бидний амьдрал ч гэсэн амьдралаа хичнээн ч хөгжилтэй, сайхан, ажиргалтай, үсгэлэнтэй болгох боломжтой. Миний хувьд энэ салбар дээр маш их хүмүүсийн анхаарлыг хүмүүстэй хүндэтгэл авч байгаа. За Нааман жанчны шивэгчин охин одоо хүмүүсийн нүдээр харвал шивэгчин болж олзлогдож ирсэн гэдэг нь л зовлонтой зүйл өстэй. Дээрээс нь дайсан улсын жанжны шивэгчин боллоо. Гэдэг чинь үнэхээр өрөвдөлтэй, хэцүү, хүнд, амьдралын хамгийн бэрхшээлтэй тийм
хэцүү эмэгтэйчүүдийн нэг бүсгүйчүүдийн нэг байх гэж бодож байна. Амьдралд ерөөсөө баяр хөөр гэж байхгүй. Зовлонгоор л дүүрэн байх байсан. Гэвч энэ охин сэтгэл нь бурханд итгэх итгэл байсан учраас сэтгэлийн зовлон цөхрөл нь найдвар болж өөрчлөгдөж эхэлсэн гэсэн үг. За Нааман Жанжин нэгэн өдөр уйман өвчин гэдгийг бол өөрөө мэдчихсэн. Гэсэн чинь нэгэн өдөр нэрээ тийм штэ. Би бурханд итгэдэг хүн шүү, итгэгч шүү дээ. Харин бусдууд оллогдоогүй байхад би яагаад заавал оллогдож ирэх ёстой байсан бол уйман өвчнийг эдгэх аргыг Нааман Жанжин зааж өгөхийн тулд ирсэн байж дээ. Тэр уйман өвчнийг манай Элиша иш үзүүлэгчдэр аажчих юм бол эдгэж өгөн шүү дээ. Тэгээд түүний сэтгэл дотор найдвар төрж эхэлсэн гэсэн үг. Манай эзэн Нааман Жанжин бүх дайн дээр ялал байгуулсан. Гэвч уйман өвчтэй хийсэн байлдаанд ялагдсан. Нааман Жанжин одоо манай Израиль нутагт очоод Элиша дээр зөвлөгөө авах юм бол эдгэрэх баха. Тэгвэл Нааман Жанжин уйман өвчнөөс эдгэрэх юм бол яах болоо? Надад маш сайхан хандаж өгөх баха гэж бодохоор үнэхээр талархаж байсан. Би урд нь яалаа, бурханд их гомдолтой байсан штэ. Яагаад намайг энд оллогдуулаад ирүүлж байгаа юм бэ гэд. Харин бурхан ийм л төлөвлөгөөтэй байжээ гэдгийг ойлгосон. Би ч гэсэн тэгдэг. Би ч гэсэн гим нүглээсээ болж өөрөө санаа зовоод тамд орчихвээ гэж айдаг түгшдэг байсан. Харин бурханыг олж мэдснээс хойш, бурхан миний дотор орж ирсэн цагаас хойш миний сэтгэл дотор шал өөр сэтгэл бий болж маш хачиргалтай сэтгэл төрж эхэлсэн гэсэн үг. Бурхан миний оронд миний хийх ёстой ажлыг орд нь хийж өгдөг, ажиллаж өгдөг. Үйл хэрэгээ харуулдаг учраас их талархадаг. Бид нар Америкт пасторуудыг бэлтгэн гаргахын тулд Springfield гэдэг их сургуулийн байсан газар бид нар худалдан авсан байна. Энэ Springfield Библийн их сургууль маш алдартай сургууль байгаа. Харин сургууль нэгтгэл цомогтгол болоод энэ сургуулийг зарах болсон чинь авах хүн байдаггүй. Бид нар харин түүнийг авсан. Харин ороод харсан чинь маш сайхан газар. Бас зээр тэнд амьдардаг. Зээр манай бидний тарьсан байсан алюминий модноос бүх алюмиудын түүгээд идсэн байсан. Тэгээд бид нар дараа нь тийшээ нүүж амьдард юм уу гэж бодогдож байгаа. Энэ нуур байгаа. Тавхны ихэнх нь очиж байгаагүй баха. Америк тийм сайхан газар байгаа гэж мэдээгүй. Сургуулийн байрч гоё, додуур байрч гоё. Үнэхээр сайхан газар олж авсан. Бид нар урд нь тэр Библийн сургуулийн газар байсан. Одоо нөхрөлийн цуглааны газар болгоод бүх дэлхийд даяар байгаа итгэгч нар ирээд хамт суулж нөхөрлөөд пасторууд бэлтгэн гаргаад тэгэж ирээд нэг сар сургалтанд суугаад явах юм бол шал өөр хүн болж хуурна. Тийм учраас жишээлбэл энэ Нааман Жанжины шивэгчин охин оллогдож ирээд шивэгчин болоод бурханд гомдлоод уйлаад бүр унтаж чадахгүй болоод гэр орноо сандаг болоод ээж аваас сандаг болоод ингэж сэтгцийн өвчин тусвал ер нь зохих байдалтай байсан боловч сэтгэлийн боловсрол сурсан учраас түүний сэтгэлийн боловсролоор өөрчилчихсэн учраас уйман өвчтэй хүний гэрт оллогдоод ирлээ. Бурхан яагаад намайг энэ айлд оллогдож ирүүлсэн бэ гэвэл Нааман Жанжины уйман өвчнийг эдгэж өгөхийн тулд тэгсэн байх шүү дээ. Манай улсад байгаа иш үзүүлэгчтэй уулзах юм бол энэ айлын уйман өвчнийг эдгэрэх баха. Уйман өвчин эдгэрчих юм бол энэ айл азаргалтай болох болно, сайхан болно, харилцаа сайжирна. Надад ч гэсэн сайхан байх юм байна. Зовлон, цөхрөл, гашуудал, уйдгар доtor байх ёстой энэ шивэгчин
Израильд байгаа иш үзүүлэгчийн сэтгэлээ нийлүүлсэн чинь сэтгэлээ нийлүүлсэн тэр цагт тэр шивгчний сэтгэл ертөнцийн хамгийн азаргалтай охины сэтгэлтэй болсон. Та бүхэн одоо сэтгэлийн боловсрол сурч байна тийм ээ? Сэтгэлийн боловсролээс суралцсан ямар ч хүн альва зовлон тулгарсан хүн альва зовлон сөхрөлтэй хүн бурхан гайхамшигтайгаар ажиллах тийм хүмүүс болцгоно гэсэн үг. Үнэхээр талархаж байна. Би Абгукдун гэдэг толгойд 1963 онд анх очиж ирсэн. Тэнд анхлан уулзсан нэг итгэгч байсан. Нэг эмэгтэй эгч байгаа. Надаас нэг 20-од насаар эгч байгаа. Тэгээд манай байрны түрээсний эзний найз нь байгаа юм аа. Тэгээд би тэр үед нэг жижигхэн өрөөнд амьдардаг байсан. Тэгээд манай гэрийн эзэн үнэхээр тийм найрсаг, ээлдэг эгч байсан. Одоо бодож үзэхлээр үнэхээр ээлдэг, сайхан сэтгэлтэй эгч гэж санагддаг. Ганц нэг дутагдaltaй тал нь байнгын тамхи татна. Харин тамхи худалдаж авах мөнгө байхгүй учраас тамхины ургамал ургуулад тэрийг үндснээс нь сугалж авч жагаад хатаагаад сонингоор түүнийг нь ингээд дараа нь хатсан ургамлыг ороогоод тэгэж татдаг. За та ингэж заавал татах шаардлага байна уу гэж асуув. Та сонингоор тамхи татаад байвал сонин дотор чинь муухай бодис байгаа штэ. Та тэр бодисноосоо болж үхэж болжшгүй шүү дээ гэд. Үгүй ээ би заавал татах хэрэгтэй. Татахгүй бол болохгүй гэв. Таа гэж цэрээ хаяад. Гэхдээ би тэр эгчд маш дуртай байсан. Харин битгий тамхи татал байхад чинь татаал байсан. Тэгэд өглөө болгон тэр эгчийг галтгоонд байхад ч юм уу, тамхи татж яхад ч юм уу, би байнга өрөөнд дотроо Библи уншдаг байсан. Нэгэн өдөр Библи уншаад сууж байсан чинь тэр эгчийн найз нь гэрт ирсэн байна. Оо сайн амарч гинөө гэв. Тийм ээ. Юу вэ гэв. Би тэр альд анхудаа харсан. Тэгээд тэр нэр нь дандаа Лэгэр төгсдөг тийм нэрүүд хүүхдүүдтэй. Харин тэр эгчийн найз нь бараа зарахаар ирсэн байна. Одоо далайн байцаа, ногоо зарахаар ирсэн. Тийм хөдөө байсан учраас мөнгө байхгүй. Тийм учраас ногоо зараад, байцаа зарж, далайн байцаа зарж, толгоондоо ингээд үүрдэг юмтай. Толгоондоо ингээд ачаад явдаг. Тэгээд би тэр эгчийг ирсэн үед би өрөөнд Библи уншиж байсан. Тэгээд удаан уншиж байсан чинь хажуудаас ярьж байгаа юм сонсогдож байгаа. Оо, танайх чинь өрөөнд хүм оруулсан юм уу гэд. Тийм ээ. Нэг сүмийн ахлагч ирсэн гэсэн. Ахлагч хаанаас ирсэн? Дээгүүгээс ирсэн гинэ. Тэгээд итгэгч нар хэр байна гэсэн. Хэдэн итгэгчтэй гэсэн чинь хэдэн сурагч нар л суралт юм оо. Тэгээд би хажуудаас ярихын сонсоод байсан чинь энэ гарцаагүй итгэгч хүн байна да гэдгийг мэдсэн. Тэгээд өрөөнөөсөө гараад "Эгчээ сайн байна уу?" гэж асуусан. "Аа, сайн байна уу." Тэгээд би Библиэд илгээж түүнд сайн мэдээ дамжуулж өгсөн. Тэгэж ярилцаад 2 цагийн дараа тэр итгэгч эмнүглээс уучлагдсан. Дараа нь мэдсэн чинь 4 хүүхэдтэй юм байна лээ. Тэгээд нөхөр нь хараагүй сохор хүн. Тэгээд энэ эгч ганцаараа айлаа гэр бүлээ авч явдаг. Тэгээ байцаа юм уу, далайн байцаа эдгээр зүйлсийг зарж амь зууж амьдард юм байлээ.
Харин түүнийг аврал авсныг хараад би маш их баярлсан. Яагаад гэвэл намайг Библийн сургууль байхад маш олон манай найз ахлагч нар олон хүний аврал авахулж бас сайн баярын мэдээг хүргэжсэн боловч би сайн мэдээ тараагаад байдаг хүмүүс аврал авахгүй байсан байна. Харин энэ удаад сайн мэдээ тараасан баярын мэдээг маш сайн хүлээж авч ирсэн. Яагаад гэвэл тэр хүн маш даруй сэтгэлтэй байсан байна. Тэгээд би өглөөнөөс орой хүртэл үг дамжуулж өгсөн. Тэгээд дараа өдөр бүтэн сайн өдөр, эзний өдөр байсан. Тэр их сүмд ирсэн байна. Тэгсэн чинь сүм цуглаанд ирээд гэрчлэл хийх гэж байгаа. Эндэр дээр гарч ирээд гэрчлэл хийх гэж байгаа юм байна. Аврал авснаа гэрчлэл хийх гэж байгаа юм байна да гэсэн. Тэгээд юу гэж гэрчлэл хийсэн бэ гэхээр нэг би Паувсугаас сайн мэдээ сонссон үед ерөөсөө ойлгодог байсан чинь юу ахлагч дээр одсон чинь шууд ойлгосон. 5 минутын дотор ойлгочихж байна гэсэн. Тэгээд би шүнжэнгөө ирээл би толгоон дотор байгаа бүх зүйлээ ярьсан ч хүмүүс аврал авахгүй байсан чинь анхудаа миний анхлан аврал авсан хүн маань тэр ихч байгаа. Тэгээс тэр өдрөөс хойш тэр итгэгч маш их өөрчлөгдөж байсан. Өдөржингөө юм зараад, бараа зараад орой сүмд ирдэг. Тэгээд бүр шүнжэнгөө ингээд яг Библийн хичээл хийж байгаа л гэрлүүгээ харьдаг. Тэгээд өглөө болохоор надад Дэнжан гэж амтлагч өгөхөөр ирдэг байсан. Тэгээд орой буцахаараа амьтад их тухайн үед оройн цагаар тийм зэрлэг амьтад их байдаг байсан. Тийм болохоор ямар ч тээч байсан тэр үед бурхан түүний шин сэтгэлийг хийж өгсөн юм шиг байна. Одоо тэр итгэгч жижиг Есүс болсон. Ийм сайхан сайн мэдээний үйл ажиллагаа энэ итгэгчний дотор бурхан маш гайхамшигтайгаар ажилласан. Нэгэн өдөр бас нэг пастор маань хөл бөмбөгөнд маш дуртай пастор. Энэ пасторт ганцхан бөмбөг өгчихсөн байхад бүр тэр бөмбөгөөрөө тоглоод суучдаг. Тэгээд энэ хүн болохоор түүний мөрөөдөл нь юу байсан бэ гэхээр тэр хөл бөмбөгчин болох мөрөөдөлтэй. Тэгээд хөл бөмбөгчин болоод хөл бөмбөгөө бүр дэлбэртэл өшөглөх тийм мөрөөдөлтэй байсан гинэ. Гэвч нэгэн өдөр түүний бие нь муудсан гэж байгаа. Тэгээд эмнэлэг дээр очиж онцлогоо авсан чинь сүрье гинэ. Сүүлийн үед сүрье бол асуудал биш тийм ээ. Эм уу бол амархан итгэжчдэг. Сүрье бол хүн амьсгалын эргэтнээр шилжиж халдварладаг учраас халдварлах магадлал нь маш өндөр. Тиймээс нэг гэр бүлийн гишүүн халдчих сүрье авчихад гэр бүлийнхэн бүгд халдварлах магадлалтай. Тийм учраас энэ хүн уг нь хотод хөл бөмбөгчин болох гэж амьдарч байсан чинь сүрье тусаад нутаг руугаа буцаж ирсэн байна. Тэгээд гэртээ байсан чинь гэр дотор нь ах байна, ээж байна, бас аав байна. Хүүхдүүд байсан. Тэгээд дүү нь түүнд хэлсэн байна. Ахаа та одоо сүрье байгаа штэ. Тэгээд танд ингэж хэлэхэд үнэхээр харамсалтай л байна л та. Гэтэ манай хүүхдүүдийг сүрье тусгаас нь би айгаад байна. Тэгээд одоогийн үед бол сүрье асуудал биш боловч тухайн үед бол маш хүнд сүрье тусчих юм бол үхэх магадлал маш өндөр. Тийм аимшигт өвчин байсан. Тэгээд түүнийг гэрээсээ гаргах байдалд хүрчгээд байсан. Харин
Тэгээд энэ ах маань за би ойлголоо. Би гаръя. Уг нь би энэ гэрт ирэх ёсгүй байж гэд намар байсан боловч дотор хувцастайгаа шууд гэрээсээ гараад гэрээсээ оргоод тэгээд маш даарж байсан. Гудамжинд гараад унтах гэсэн чинь даараад унтаж чаддгүй. Тэгээд хаана унтах уу? Тэгээд шөнө хүй төрчээсэн. Тэгээд хөлдөөч өгөх гэж байсан. Тэгээд аз таарч нэг хоосон гэр байсан байна л да. Тэр нураах гэж байгаа гэрэн байшин дотор ороод бараг нурхын ирмэг дээр байгаа тийм хоосон айлд очиж хонсон. Тэгээд босоод харсан чинь нэг эгч өөрийгөө дуудаж байна. Тэгээд яагаад дуудаж байна гэдээ харсан чинь чи намайг дагаад явах уу гинэ. За хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуулаа. За намайг дагаад ирээ сүмд явах хоёлаа явъя гэдэг байхгүй юу. Тэгээд сүмд явсан. Харин очиод харсан чинь пастор байхгүй нэг эгч үг дамжуулаад зогсож байсан. Тэр хүн хэн бэ гэхээр миний анхлан сайн мэдээ тараагаад аврал авсан тэр итгэгч. Би Авгугдун тосгонд байж агаад Гожаан хот руу явах болоод тэр тосгоны сүмийг хэн даадах уу гэж байгаа тэр итгэгчэд өгсөн. Тэр итгэгч би өгсөн ч энэ сүмд одоо пастораар ажиллахгүй гэсэн. Гэтэ өөр хүн байхгүй хичээ. Та бурханд итгээд энэ сайн мэдээний ажлаа хийгээрэй гэсэн чинь. Хийхгүй гэж агаад ялж чаргагүй хийсэн. Тэгээд эхний өдөр би түүний номлол үг заахыг нэг сонссон чинь за энэ ч бүтэхгүй би байх та за гэж бодож байсан. Гэхдээ энэ залуу эрэгтэй сүрээ тусцсан тэр эрэгтэй тэр цуглааны байрд ороод харсан чинь нэг итгэвч эмэгтэй сайн мэдээ тарааж исэн гинэ. Тэгээд харин хүйтэн тэр гэрд унтж байгаа л дулаахан газар орчхоор өөр нойр хүрээд тэгээ хорхираал унтаад өгсөн гинэ. Тэгээд удаан унтжгаад босоод харсан чинь үгийн цаг дууссан. Номлол дуусаад тэгээд хоол идээрэй гэд хоол өгчээсэн байна. Тэгээд өчигдөр өдөржингөө гэрээсээ оргоод үлбэрч өгчээсэн чинь хоол өгсөн чинь бүр баярлсан. Гэсэн чинь өөрийн дотор ямар бодол санаа зовлт төрсөн бэ гэвэл би сүрье гэдгээ хэлэх үү яах вэ? Сүрье гэдгээ хэлэх юм бол хоол идэж чадахгүй штэ гэв. Тэгээд ер нь хоолоо идье гэд өчигдөр хоол идээгүй бас өнөөдөр ч гэсэн өдөржин өлссөн учраас хоол үнэхээр амттай байсан. Хоол идсэний дараа тэр эгч Библиэ барьж өөр дээрээ ирээд Библийг авч хамт ярилцсан байна. Амьдралдаа анх удаа Есүсийн талаар сонссон. Яагаад гэвэл өглөөний үгийн цаг дээр зүрмэглээл унтаал байсан учраас сонсч чадаагүй. Харин сонсоод үзсэн чинь үнэхээр гайхалтай сэтгэлд их бүх гэмнүгэл угаагдсныг ойлгосон. Маш их баярлсан байна. Тэгээд оройн хоол өгсөн, оройн хоол идээд үг сонсоод дахиад нөгөө хоосон гэрт ирсэн. Тэгээд хэвтээд өнөөдөр болсон явдлаа бодож үзлээ. За одоо сэтгэлийн боловсрол гарч ирж байгаа юм аа. Зовлон дотор байгаа хүний сэтгэл дотор шин найдварын сэтгэлийг хийж өгж байгаа юм чинь сэтгэлийн боловсрол мөн биз дээ. За өнөөдөр би 2 удаа хоол идсэн. Гэхдээ хоол идснээрээ л би их талархаж байна. Дээрээс нь би гэмнүглээс маань уучлагдсан, цагаатгагдсаны бодоход үнэхээр талархсан. Тэгээд тэр өдөр шөнө амьдралдаа анх удаагаар нэг ч хийж үзээгүй залбирал хийж үзсэн. Минь ээ. Тэгээд ямар сэтгэл төрсөн бэ гэвэл
Би энэ хүйтэн шөнө унтах газарч байхгүй ингээд гудамжинд унтаад байвал өлдөж өхөн шүү дээ. Тэгээд ингээд залбирсан. Бурхан минь ээ, хэрэг та амьд байгаа бол намайг энэ өвөлжингөө амьдрах газрыг маань гаргаж өгөөрэй. Бурхан минь ээ, та хэрэг амьд байгаа бол миний хувцас зуны хувцас байгаа маш их даарж байна. Одоо хүйтэн өвөл ирж байна. Би энэ байшинд амьдрах юм бол хөлдөж өгөх нэ бурхан минь. Та надад хувцсаас бас өгөөрэй. Тэгээд унтаад босоод нүрээ угаагаад харин сүмд явдаг өдөр биш байсан. Сүмд явдаг өдөр байсан бол сүмдээ очиод хоол гэсэн идээл авч идмээр байсан. Харин гудамжаар явж байсан чинь хөөш гээд нэг ах дуудаж байгаа. Оо ахаа яасан бэ гэсэн чинь чи хаана байсан гэж асууж байгаа. Оо би сүмд байсан юм аа. Чи сүмд явсан. Чи Есүст итгэдэг юм уу? Үгүй одоо итгэж эхэлж байгаа гэсэн. Би өчигдөр чамайг өдөржингөө хайсан штэ гэж ахмад хэлж байсан. Тэр юу гэж хэлж байсан бэ гэвэл манай гэрээс 1 км-ийн зайтай газар алимын хүрээлэн байгуулсан байгаа. Тэгээ алюминий модны хүрээлэнд очоод би алюминий мод бас алимаар маш алдартай. Андуун хот. Андуун хотод ч гэсэн би алим түүж үзсэн. Алим гэхээр маш гоё жимс үстэй тийм ээ. Би жимснүүдийн дунд алиминд хамгийн дуртай. Сүүлийн үед ханиад жоохон хүрчгээд байгаа учраас алим ханиаданд муу байдаг гэхээр нь би сүүлд итгэхгүй байгаа. Ямар ч гэсэн би алимд маш дуртай. Тэгээд энэ ах өөрийнхөө гэрээсээ 1 метрийн зайтай нэг алюминий хүрээлэн байгуулсан гинэ. Тэгээд дээр үеийн хүмүүс одоо бордоод мөчрөө таслаж өгөөл энэ амьтны ямар нэгэн тариалан эрхлэхээсээ илүү амархан байдаг алюминий хүрээлэн хийх нь. Тэгээд алюминий хүрээлэн өөрөө уг нь амьдардаг байсан. Харин гэр бүлтэйгээ одоо цуг амьдармаар санагдаад хэн нэгэн алюминий хүрээлэн сахих хүн эрэхтэй болоод байсан гинэ. Тэгээд энэ залуу сүрээ тусаад гэрээс хөөгдсөн гэдэг үг сонсоод за тэр залуу манай алюминий хүрээлэнд байвал яг тохиромжтой байна гэж бодоод түүнийг хайсан байсан. Тэгээд тэр ахмад тэр залуу дээр хэлсэн байна. Хөөе залуу минь манай алюминий хүрээлэнд очиж ажиллах уу? Чи тэнд очивол алюминий хүрээлэнд байгаа тэр мөчрөө түлээ болгоол түлээл тэгвэл маш дулаахан. Гэсэн чинь энэ залуугийн сэтгэл огшоод яагаад гэсэн чинь залбирсан зүйл нь шууд биелэгдээд ирж байгаа байхгүй юу? Тэгээд гэрлүүгээ ирсэн байна. Тэгээд алюминий хүрээлэнд очоод алюминий хүрээлэн дотор байгаа тэр аваад хайцсан модны мөчрөөр нь түлээд тэгээд алжуур базаж ирээд өрөөгөө сайхан арчаад тэгээд түлсэн чинь дулаахан болоод ирж ирсэн. Кэр сайхан байсан байна. Жинхэнэ сэтгэлийн боловсрол бол зовлонтой байдалд байсан ч тэндээсээ аз жаргалыг олж авах аргыг зааж өгнө. Энэ сэтгэлийн боловсролоос суралцах юм бол ямар ч зовлон, ямар ч өвчин, ямар ч цөхрлөөс ангижирч аз жаргалтай болох боломжтой. Энэ залуу тэр оны өвлийг дулаахан амьд гарч чадхаар бурхан цаг бүрд нь хоол өгчээсэн, бас байр өгсөн, бас сүрьеэтэй байсан гэсэн. Харин эмч угаагүй байхад
сүрээ нь бүр мөсөн эдгэрсэн. Тэгээ дараа нь Библийн сургууль сурья гэсэн бүртгэлийн цааст бариад Библийн сургуульд элсэхээр ирсэн байна. Чи хэрхэн Бурханы энэ сайн мэдээний ажлыг хийхээр шийдсэн бэ гэсэн чинь өөрийн дотор Бурханы ажилласан, өөрийнхөө гэмнүглээ Бурхан цагаатгаж өгсөн үүний талаар ярьж ирчлэл хийж байсан. Энэ бол жинхэнэ сэтгэлийн боловсрол юм аа. Бидний сэтгэл зовлон дунд байсан ч, цөхрөл дунд байсан ч бас хөлдөж өөхөх ёстой. Тийм нөхцөл байдалд байсан ч гэсэн тэр залуу одоо маш гайхалтай Бурханы боол болоод маш олон хүмүүсийн сэтгэлийг авралт хүргэж баярын мэдээ дуулгасан байна. Тэгээд тэр маш их одоо аз жаргалтай амьдралаараа амьдарч байгаа. Тэгээ өнгөрсөн сард Өмнөд Америкт очсон. Тэгээ 4 улсын төрийн тэргүүн нартай уулзаж сайн мэдээ тараасан. Ерөнхийдөө 40 минут ерөнхийлөгчтэй уулзах цаг өгдөг байгаа. Харин надад бол 70 минут өгсөн. Тэгээд би цагаа тооцоолохдоо би 5 минут ярина, ерөнхийлөгч 5 минут ярина гэж бодоод цагаа маш нарийн тооцоолоод тэгээд бидний сэтгэлийн боловсролын талаар ярьсан үед тэд маш нааштайгаар хүлээж аван бидний сэтгэлийг боловсруулъя. Өөрсдийнхөө улсад хэрэгжүүлж оруулахыг хүсэж байсан. Бүх ерөнхийлөгч нар бид нар сэтгэлээ нээсэн байсан. Тэгэд ихэнх ерөнхийлөгч аврал авч баярын мэдээг хүлээж аваад гэмнүглээс цагаатгагдсан тийм яг л зүүд шиг хэрэг явдал болсон. Есүсийн сэтгэл яг үүний адилаар хэний ч сэтгэл дотор орсон өөрчилж бидний амьдралыг өөрчилдөг гэсэн үг. Тиймээс зовлон биш болно, цөхрөл биш болно. Есүсийн дотор байвал сэтгэл аливаа хүн түүний сэтгэл Есүсийн сэтгэл орвол өөрчлөгдөж аз жаргалтай болдог билээ. Энэ удаад 4 Өмнөд Америкт улсад очсон үед ерөнхий сайд байсан. Тэр ерөнхий сайд манай олон улсын залуучуудын нийгэмлэгээс үүсгэн зохион байгуулж байгаа дэлхийн шуулганд ирж сайн мэдээг дуулснаар гэмнүглээс ангиж ирсэн. Тэгээ Бурхан үнэхээр гайхамшигтайгаар үйл хэргээ хийсэн билээ. Тэгээд амьд үг билүү тэр сүмийн пастор бид нарыг гаж урсгалыг шүүмжлэл байсан. Харин тэр ерөнхий сайд очиж байгаа л та нар яагаад энэ сүмийг буруу урсгал хийж байгаа юм бэ? Гаж урсгал биш байна гэж хэлээд. Тэгээд бас манай сүмийн пастор манай ерөнхий сайдтай уулзж байгаа пастортай манай ерөнхийлөгч уулзуулмаар байна. Гэсэн чинь ерөнхийлөгч рүү шууд мессеж бичээд пастортай уулзах цаг гаргалаа гэсэн тийм хариу ирсэн. Тэгээд ерөнхийлөгчтэй бараг цаг гарan ярилцсан. Тэгээд дараа нь юу ярьж байсан бэ гэвэл яг цөл дээр гол тааралдсан шиг үнэхээр баяртай байсан гэсэн байна. Энэ бол сэтгэлийн боловсрол билээ та бүхэн хүмүүсээ. Эзэн Есүс миний сэтгэлд орж ирснээс хойш өөрчлөгдөн шинэ хүн болсон. Би үнэхээр харанхуй дунд. Тэр аимшигтай, зовлонтой амьдрал дотор амьдарсан. Гэвч миний амьдрал оронгоороо өөрчлөгдсөн. Америкт Христийн шашны пасторуудын удирдагч нарын хурал форум явуулах гэж байсан чинь коронавирус тархсан учраас Америкийн засгийн газраас үүнийг хойшлуулаа өгөөрэй гэсэн
захирамж ирсэн. Тэгээд уг нь 3,000 гаруй пасторууд Америк пасторууд цуглах байсан чинь коронавигаас олж аюултай байна гэж хэлээд түүнийг хойшлуулсан байна. Гэвч үнэхээр талархууштай зүйл бол бид нарыг 4 хоногийн өмнө яг тэр хурал форум эхлэхийн 4 өдрийн өмнө тэр захирамж ирсэн. Тэр эхэлсэн байсан бол тэр захирамж ирээд цуцлах байсан бол бас хэцүү байдалд орох байсан байлээ. Харин бүх тал дээр бурхан бид нарыг ажлыг удирдах өгч байгаа харахад үнэхээр их талархаж байна. Гарцаагүй Нааман жанжны шивэгчин охин зовох ёстой байсан, маш их зүдгүүртэй байсан, цөхрөх ёстой байсан. Гэвч тэр азаргалтай байж чадсан. Бид нар ч гэсэн гаднах байдлыг харвал зовж байгаа юм шиг, хэцүү байгаа юм шиг боловч Нааман жанжны тэр шивэгчин өрөвдөлтэй охин ямар зовлонтой охин бэ? Яаж агаад олзлогдож ирээд тэгээд уйман өвчтэй хүний гэрт орчваа. Ямар өрөвдөлтэй юм бэ гэж бодож болзошгүй байна. Гэвч тэр шивэгчин өөрөө тэгж бодоогүй. Азаргалтай байсан, баяр хөөртэй байсан, талархууштай байсан. Ингэж үг дамжуулж байхад хүмүүсийн сэтгэл өөрчлөгдөж байдаг гэсэн үг. Та бүхэн бүгдээрээ бас өөрчлөгдсөн биз дээ. Та бүхний өөрчлөгдсөн түүхийг та бүхэн бодоод үзээрэй. Ямар их гайхалтай байлээ. Үгээр хэлж баршгүй лээ. Би ч гэсэн Америкийн тоошгүй олон пасторууд. Тэгээд дэлхийд нэрж хүндтэй тийм пасторуудын форумд ирнэ гэд хэлсэн байгаа. Тэгээд би тэр пастортай уулзаад таны пастор бид нар сургаалт явуулъя. Таны бүх холбоотой пасторуудыг цуглуулад нэг газар байлгаж агаарай. Би очиж семинар хийж өгье гэж хэлэх гээд байгаа. Тэгээд бид нарын ярьж өгж байгаа энэ сайн мэдээг дуулаад бүгдээрээ сайн мэдээ пасторууд маш баярлдаг. Гэвч Солонгосын пасторууд мэдгүй мөртлөө л хүмүүс өөрсдийгөө гач урсгал гэдэг. Яагаад гач урсгал юм бэ гэж асуух юм бол мэдэхгүй хүмүүс тэгдэм байлээ гэж ярьдаг. Мэдэхгүй мөртлөө тэгж дүгнэлт гаргадаг байхгүй юу? Харин Америк пасторууд болохоор энэ сайн мэдээ сонсонгууд энэ чинь үнэн байна. Энэ сайн мэдээ суралцах ёстой. Бид нар эндээс сургалт авах ёстой гэж хэлдэг. Би энэ удаа Нью-Йорк хотод очоод Нью-Йоркийн 2 цаг гаруй зайтай газар Есүсийн дахин амьлалтыг драмаар үзүүлсэн тийм найрал дууны концерт үзүүлсэн. Тэгээд концертын дараа би энэ дээр гараад Есүс бидний гэм нүглийг уучлж өгсөн. Энэ ямар талархууштай зүйл вэ? Бид нар одоо зөвхт хүн болсон гэж ярьж өгсөн. Харин тэр сүмийн пастор маань Өмнөд Америкийн хамгийн том сүмийн захирал пастор байсан. Тэгээд тэр захирал пастор надтай уулзахын тулд Нью-Йорк хүртэл ирсэн байгаа. Тэгээд өөрийнхөө танил дотны найз байгаа. Дотны найз пастортай бас утсаар яриад би Нью-Йоркт ирчлээ гэсэн чинь чи ямар ажлаар ирсэн? Паус пастортай уулзахаар ирсэн байхгүй юу гэсэн чинь. Тийм үү? Паус пастор өнөөдөр манайд семинар хийн штэ. За тэгвэл чи цуг очиж болох уу гэж асуусан. Тийм ээ, цуг очие гэв. Тэгэж хоёулаа надтай уулзахаар ирсэн байсан. Бурхан бидний сэтгэлийг угаасан, үндснээс нь суглан өөрчлөх гэж байгаа. Бидний сэтгэлийн үндснээс нь өөрчлөгдснөөр бидний амьдрал азаргалтай болж өөрчлөгдөж сэргээхээр хүсэж байдаг гэсэн үг. Тиймээс бид бүгдээрээ хүмүүст азаргалыг, баяр хөөргийг бэлгэлдэг хүмүүс болцгоогоорой. Нааман жанжны шивэгчин яг хүмүүсийн нүдээр харвал маш өрөвдөлтэй, зовлонтой охин байсан.
Харин тэр эмэгтэй Элиша иш үзүүлэгч юм таньдаг байсан учраас энэ өвчнийг манай иш үзүүлэгч аваачих юм бол эдгэнэ гэсэн итгэлтэй байсан. Би тэр үгийг уншаад маш их баярлдаг. Нааман занжин эдгэрээд гэрлүүгээ явж байхдаа тэрэгнээсээ бууж өсөрч буугаал хөгшөөн би эдгэрсэн гэл бүх бие ингээд тайлж харуулаад инээгээл уйлал инех ойлгохаа зэрэгцээл тэгээ швэгчн рүү очоод баярлаа чамдаа. Чамаас болж би олон жил зовж исэн энэ өвчнөөсөө саллаа. Бас бурханы боолтой уулзлаа. Чи одоо манай гэрийн охин болсон гэд. Тэгээ магадгүй миний зохиосон зүйл боловч өөрийнхөө хүүтэй гэрлүүлнэ гэж шилжиж магадгүй тий. Тэгээд энэ бүх ажргалын болцол нөхцлүүд энэ дотор багтсан байна. Тэгээ сайхан тэргэнд шивгчин биш болоод хормийгээл сайхан амьдрах болно. Тэгээ шивгчний аав нь амьдралдаа насан туршдаа сууж үзээгүй сайхан тэргэнд суугаад урд нь охиноо их сандаг байсан. Миний охин одоо хаашаа юу хийж амьдарч байгаа болоо. Гэсэн чинь ааваа гэж хурж ирнэ. Ааваа би байна штэ. Юу вэ гэж. Ааваа гинөө. Чи сүг мөн үү? Чи цэцгээ мөн үү? Цэцгээ чи байна штэ гэд тэрч уйлал. Инээх ойлгон зэрэгцээл. Тэгэж баяр хөөрийн мод гэж хэлж байна. Бид нар бурханд итгэснээр би ч гэсэн итгэсэн. Гүний гашуудал дотор, ядуурл дотор, зовлон, гомдол дотор амьдардаг байсан. Харин Есүсийг таньж мэдснээс хойш Есүс үргэлж надад баяр хөөргийг өгдөг. Үргэлж надад талархлыг өгдөг. Өнөөдөр ч гэсэн би өдөржингөө баяр хөөртэй талархууштай байсан. Ийм баяр хөөр ажралыг өгж байгаадаа талархаж байна. Дээрээс төдийлөн бид нар энэ сэтгэлийн боловсролоор дамжуулан бүх дэлхийд даяар Нааман занжин өвчнөөсөө эдгэрч ажралтай амьдарч байгаа юм шиг бидний амьдралыг энэхүү агуу ажилд хэрэгжилж байгаа эсэнд бодохоор талархаж байна. Нааман занжины шивэгчин хэрэг түүнд бурхан байгаагүй байсан бол зовлон гомдол тийм уйтгар дотор амьдрах байсан. Харин бурхан түүнийг жинхэнэ өөрийнхөө сэтгэлийг оруулж өгсөн үед ад жаргал амар тайван түүний сэтгэлийг бүрхэж байгаа харахад үнэхээр их талархаж байна. Бид нар ч гэсэн өөрсдийгөө бодож үзээрэй. Маш олон хүмүүс ад жаргалыг эрэлхийлдэг. Гэвч бид нар Есүсийн сэтгэл хүлээж авснаар ад жаргалтай болцгоосон. Би бас маш ад жаргалтай байна. Ус буурал болтол ад жаргалтай амьдарч байна. Тэгээд би өнөөдөр нэг өөрийнхөө сойзыг харсан чинь нэг жилийн өмнө авсан зүйл мөртлөө ингээд мөрийцэн байсан. Яагаад юм мөрийчв сойз? Ким Самуэль ахлагч миний сойзыг ашигласан болов? Би ч л ашигласан шүү дээ. Ямар ч гэсэн сойз мөрийтэл ингээд баяр хөөртэй, ажралтай амьдарч байна. Олон хүмүүстэй хамт сайн мэдээ тараагаал, үг хуваалцаал, нөхөрлөөл. Мэдээж бидэнд асуудал байхгүй юм биш. Зовлон байхгүй юм биш. Проблем байхгүй юм биш. Сайн энэ сэтгэлийн боловсрол зовлонтой хүнийг баяр хөөртэй байдал руу, цөхрөл байгаа хүнийг найдварын зүг рүү өөрчилдөг учраас сэтгэлийн боловсролыг мэдэхгүй хүмүүс бол өөрийнхөө дуршилт автагдаад амьдардаг. Харин сэтгэлийн боловсролыг мэдсэн хүмүүс бол найдвар дотор, баяр хөөр дотор зөв замаар амьдрах юм аа. Бүгдээрээ сэтгэлийн боловсролыг суралцаад бүх ертөнцийн хүмүүст баяр хөөргийг бэлгэлдэг хүмүүс болцгооч ариусгал зөвтгөлийг бэлгэлдэг хүмүүс болцгоогоорой. Анхаарал таарсан баярлалаа. Тэгвэл өнөөдрийн лекцийг гээд өндөрлцгөөё. Аз жаргалтай та бүхэн болцгоорой. Бас олон хүмүүст аз жаргал баяр хөөргийг бэлгэлдэг, түгээдэг найдварыг тараадаг хүмүүс болцгоогоорой гэж хүсэж байна. Залбирцгаая.
бурхаваа эзэн таны өгдөг зүйлийг зовлонтой зүйл байна уу, асуудалтай зүйл байна уу, түүнийг бүгдийг найдвараар өөрчилдөгд танд тэр талархаж байна. Бидний сэтгэлийн боловсрол дэлхийн бүх хүмүүсийг зөв зам руу удирдах болгож өгсөн баярлалаа. Бид нарт энэ сэтгэлийн боловсролыг сурах боломжийг өгсөн танд талархан Есүс Христосийн нэрээр залбирanгуйлаа. Баярлалаа. 알리디? 아빠가 쓴 거야? 바람이 이렇게 불어. 오늘 바람 많이 부네. 아까 완전 바람. 나는 아빠가 뭐 하는 줄 알았어. 나는 이상한 거야. 근데 먼지가 확. 그렇지. 컴퓨터에 먼지 다 들어갔다. 뭔 거는 이래 갖고 봄에 이 먼지 봐라 이거. 닦아가지고.